Эрт хэлрүүлэг маань нийтдээ 1.5 сая хүн хамрагдсан гэдэг маань бидний хувьд бол хамгийн чухал үзүүлэлт. Ийм хүн амынхаа бараг тал хувийн энэ үзлэг шинжилгээ онцлогоонд хамруулна гэдэг маань хамгийн нэгдүгээр амжилт. За хоёрдугаарт нь бол бид нар энэ гарсан үр дүн дээрээ өвчлөлийн бүтцэн нь ямар байгаа, ямар өвчлөл тэргүүлэх өвчлөлийн шалтгаан болоод байна гэдгээ бид нар тодорхойлж гаргасан. Энэ бол мэдээж Монгол улсад бас түгээмэл байгаа халдварт бус өвчин, тэр дундаа зүрх судасны өвчлөл, за хоол уцруулах замын өвчлөл, за гэх мэтлэн энэ өвчлүүд хавдар энэ өвчлүүд л бас тэргүүлэх байрыг эзэлж байгаа. Дараагийн нэг чухал зүйл нь эдгээр өвчлөл ямар эрсдэл хүчин зүйл нөлөөлөд байгаа юм бэ гэдгээ бас судалж тогтоосон. Тэгэхээр эрүүл мэндийн салбар, анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн энэ судлаач эрдэмтэн профессорууд хамтдаа энэ үр дүн боловсруулж гаргаж энийг бид нар шийдвэр гаргах төвшөнд ашиглаж байгаа маань бидний бас энэ салбар дундын асуудлыг ингэж хийж болдгиймаа гэдгийг харуулж байгаа бас нэг том чухал алхам. Яг тэгвэл ихэвчлэн бид нар нөгөө онлайн эмч нар, багш нар, ял практик эмч нар, багш нар гэдэг ингээ хоорондоо нэгдэж ажиллах тал дээр тавьцсангуй сул байдаг. Тэгэхээр эний уялдаа холбоо хамтын ажиллагаа хамтарч энэ эрүүл мэндийн салбарын тулгамдж байгаа асуудлыг тэр дундаа нийгмийн эрүүл мэндийн ямар асуудал энэ өвчин үүсгэхэд нөлөөлөд байгаа гэдгийг бид нэр судалж гаргаж байгаа нь хамгийн гол ач холбогдлууд байж байгаа. Эрсдэл хүчин зүйлийг бид нар зөвхөн энэ судалгааны хүрээнд ярьж байгаа зүйл ерөөсөө биш. Энэ судалгаагаар юу гарч ирж байна вэ гэхээр мэдээж архины хэрэглээ, тамхины хэрэглээ. За тэгээд завсрын эрсдэл хүчин зүйл гэж бид нар ярьдаг. Даралт ихсэл байж байна. За илүүдэлжийн таргалтын хувь хэмжээ бас байж байна. Эдгээр бүх үзүүлэлтүүд бол өндөр байгаа нь бол батлагдсан. Гэхдээ зөвхөн би хэллээ зөвхөн энэ судалгаа биш, энээс өмнө хийгдсэн халдварт бус өвчний эрсдэл хүчин зүйлийг тодорхойлох судалгаагаар яг л энэ зүйлүүд гарч ирж байгаа. Хоол тэжээлийн үндэсний хэмжээний 6 дугаар судалгаагаар мөн л энэ зүйлүүд гарч ирж байгаа. Тэгэхээр энийг бол нотлсон, баталсан ийм давхар нотлохоо баталгаа болж өгж байгаа. Ийм судалгаа шинжилгээ болсон гол ач холбогдол нь байж байгаа. Тэгэхээр энэ эрт хэлрүүлгийг бол анх удаага эрүүл мэндийн даатгалаас ерөөсөө 100% даагаад тэгээд нийт хүн амаа бүгдийг хамруулах зорилт тавиад ингээ ажилласан хамгийн бас чухал ийм зүйл болсон. Тэгэхээр цаашдаа бид нар өнөөдрийн энэ хэлэлцүүлэг, өнөөдрийн энэ хийгдсэн судалгаа шинжилгээнд дээр үндэслээд дараагийн эрт хэлрүүлгийнхаа тогтолцоог яаж боловсронгуй болгох уу гэдэг энэ хэлэлцүүлгүүд өнөөдөр бас өрнөх юм байна. Тэгээд Монгол Улсын ерөнхий сайдын санаачилснаар, засгийн газрын санаачлагаар эрт хэлрүүлэг 2.0-ыг үргэлжлүүлж бид нар хийх. Гэхдээ энийг хийхин тулд энэ өнөөдрийн гарсан судалгаа шинжилгээний үр дүн маш чухал. Энэ дээрээс суурлаад цаашдаа ямар өвчлөлөө чиглэсэн, таны асууж байгаа яг зөв, ямар орон нутглуу чиглэсэн, ямар эрт хэлрүүлгийг тэр өвөрмөц бүлэглүүнд чиглэж хийх вэ гэдэг ийм зүйлүүдээ бид нар 2.0-оор эрт хэлрүүлэг 2.0-оор шийднэ. Нөгөө нэг давуу тал илүү бид нар анхаарал тавьж ажиллаж байгаа юм бол хиймэл оюун ухааныг энэ эрт хэлрүүлгийнхаа судалгаа шинжилгээ, энэ эрт хэлрүүлгийнхаа онцлогоонд ашиглая гэж. Жишээлбэл орон нутагт эрентгийн зураг авсан байхад тэр эрентгийн зургийг хиймэл оюун ухаанаар уншуулад тэнд эмгэг байна уу, үгүй юу гэдгийг бүгдийг дүн шинжилгээг нь гаргачих ийм боломжууд биднэрт бүрдэнэ. Учираас илүү технологийн дэвшлийг ашигласан дээр нь эрсдэл хүчин зүйл хаана байна тэр бүлэглүү чиглэсэн тэгээд газар нутаг орон нутгийн байршлаар хамаарад эрт хэлрүүлгийн 1.0-оос гарсан гол үр дүнгууд тийм байгаа байхгүй. Жишээлбэл зүрх судасны өвчлөлийн үед артерийн даралт ихсэлтийн эмээ ууж байгаа хяналтанд байгаа хүмүүс 15% байгаа. Үлдсэн 85% нь юу вэ гэхээр эмээ жороор авахгүй байна. Эмээ ууж хяналтанд орохгүй байна гэсэн үг. Тэр эмээ ууж хяналтанд орохгүй байна гэхээр юу гэсэн үг вэ гэхээр тэр зүрх судасны өвчлөөс үүсэлтэй цус харвал бусад гинтийн амь насаа алдах тийм тохиолдол чинь буурахгүй байгааг энэ үзүүлэлтүүд харуулж байгаараа хамгийн их ач холбогдлууд нь оршоод гэх мэтлэн маш олон зүйлийг бид нар энэ судалгаанаас харж байгаа. За ерөнхийдөө бол Монгол Улсын засгийн газрын урт хугацааны бодлогын баримтчиг байгаа тий 2050 гэдэг. За 2050 гэхэд бид нар 2050 он гэхэд ард иргэдэг зөв хөвшилтэй тий эрүүл мэндийн мэдлэгтэй за зөв амьдралын хэм маягтай хүн болно гэсэн гол зорилттой тавьсан байна. Тэгэхээр энэ зорилтыг хангах үүднээс бид нар нөгөө нийгмийн эрүүл мэндийнхаа асуудал руу
маш хүчтэй орж ирж байна л да тийм. Тэгэхээр зэрэг одоо манай энэ эрт илрүүлэг эрдэм шинжилгээний хурлын хамгийн гол зорилго нь юу вэ гэхээр зэрэг өнөөдөр бидний хэд хэдэн том ач холбогдлуудыг хийж болно. Тэгэхээр өнөөдрийн одоо иргэнд одоо зарцж байгаа тийм $1 ирээдүйн одоо нөгөө нэг $40 л бид нар хэмнэх чинь нэг талаас эдийн засаг талаас харуул. За иргэн талаасаа харах юм бол бид нар илүү их одоо өвчин тусах ч юм уу те ямар нэгэн одоо байх нь бол чухал биш. Хамгийн гол нь тэр эрсдэл өвчин зүйлээсээ өөрсдөө сэргийлжүүл өнөөдрийн энэ өвчин эдэгдэл одоо байх одоо боломжгүй юм аа. Тийм учраас нийгмийн эрүүл мэндийн асуудлаар одоо хүчтэй орё гэсэн ийм бас нэг том юу байж байгаа. За хоёрдугаар нь бол мэдээж одоо ерөнхий сайд одоо засгийн газрын санаачлагаар те маш одоо манлал сайн байлаа. Тэгээ манлал сайн байсан учраас нийт одоо хүн амынхаа 46% өнөөдөр хамруулсан байна. За тэгээд эрүүл мэндийн салбар талаас ямар ач холбогдолтой байгаа вэ гэвэл бид нар маш том big dataтай болж төрөлцсөн сантай. Тэгэхээр энэ төрөлцсөн санг өнөөдөр судлаач нар эрдэмтэд эргэн хүртэл хэрэглэнэ. Одоо жишээ нь би өнөөдөр эрт илрүүлэгт хамрагччаад 2 жилийн дараа хамрагдаад миний үндсэн одоо эрүүл мэндийн үзүүлэлт байж штэ. Тэгэхээр өмнө нь энэ хүн ямар байсан бэ? 2 жилийн дараа ямар байгаа юм бэ гэдэг талаас одоо манай иргэдэд талаас нэг талаараа ач холбогдолтой. За нөгөө талаараа бид нар нөгөө хэмэл оюун ухааныг ашиглаж байна. Эмчнэрт ямар ач холбогдолтой гэхээр дүн шинжилгээ хийхтэн тий. Үнэхээр одоо энэ хүн чи ямар байгаад ямар болоод байгаа юм бэ гэдэг дүн шинжилгээ хийхтэн ч гэсэн их ач холбогдол үүснэ. За дараагийн хамгийн том ач холбогдол нь бидний түрүүний хэлээд байгаа big data буюу төрөлцсөн сан. Тэгэхээр зэрэг одоо шинжилгээ ухааны талаас нь харуулсан чи маш том суурь судалгаа явьж байгаа гэсэн үг шүү дээ. За тэгэхээр өнөөдөр энэ 2 жил за 3 жил үргэлжилжлээ тий. 3 жил үргэлжилж байгаа энэ хугацаанд 1.5 сая хүний бүх мэдээлэл ингээд цуглалаа. Гэтэл энэ дотор бид нар яаж юм гэхээр нийт одоо тэр судалгаанд одоо 1.3 сая хүнийг хамруулахад 62% нь одоо хүн амын маань 62 одоо судалгаанд хамрагдсан хүмүүсийн ч одоо 62% л ямар нэг онцтой байгаа байхгүй. Ямар нэг өвчтэй л байгаа даа ч шүдэн оргоцсон ч юм уу эсвэл зүрх сүсний өвч. Гэтэл бид нар нөгөө өвчнөд тэмцэх биш илүү их тэр хүмүүсийн эрсдэл өвчин зүйлүүдийг байхгүй болгох чинь. Нөгөө тамхи таталтыг болгох чинь. Нөгөө эрүүл одоо хөдөлгөөний чинь бий болгох чинь. Нөгөө архиа одоо болий те гих мэтчлэнгээр энэ тал руугаа илүү их явбал эдгээр ингээ буурах одоо маш одоо өндөр ач холбогдолтой. Тэгэхээр зэрэг энд бол одоо тал талын л одоо маш олон ач холбогдлыг бол харуулж байгаа гэсэн. Ерөнхийдөө бол яг зүгээр эрүүл мэндийн салбар одоо яг эрт илрүүлгийнхаа тий саяны 3 жилийн хугацаанд хэмэл оюун ухааныг ашиглаад за 735 эрүүл мэндийн байгууллага төр үеийн хвшлийн тий эрүүл мэндийн байгууллага за давхцсантайгаар 39 мянга гаруй одоо эм чимлэгийн ажилч энэ үйл ажиллагаа хийлээ шүү дээ. За ингээд энэ бүх хүмүүсийнхаа одоо нэгдсэн мэдээллийн одоо санг бий болгосон. За big data гэдгийг бол нэг талаасаа бол яг судалгаа талаасаа харахад бол ингэж харна. Энэ чинь нөгөө нэг гол raw data ч юм байхгүй. Одоо нөгөө оюун сүрэнгээ дахиад харахаар нөгөө мэдээлэл чинь байгаа гэсэн. Бид нар бол өмнө нь бол яг тодорхой судалгаануудыг хийгээд за тэгээд тэр тодорхой багууд маань үр дүнгээ ингээд үзүүлдэг байлаа шүү дээ. Одоо бол ямар ч одоо салбарын судлаач нар зөвшөөрлөө аваа те яг энэ их нь ямар байсан юм. Яг үндсэн одоо тэр хүмүүс нь яг энэ чинь өөрөө хэн байсан юм те ямар одоо үзүүлэлттэй байсан гэдэг ч юм уу ингээд бүх мэдээлэл харах боломжийг одоо олгож байгаа нь бол маш чухал тийм. За бид нар болохоор зэрэг эрүүл мэндийн салбарын одоо төрөлцсөн одоо нэгдсэн одоо сан гэж. За тухайн үед бол бид нар хийх буюу эрүүл мэндийн мэдээллийн том одоо платформ гэж бол нэрлэжсэн тийм. Тэгээд тэр сан дээрээ буюу одоо өнөөдрийн юугаар бол бидний манай дата төвдөр одоо зөвхөн эрт илрүүлэгтэй холбоотой 1.5 сая хүнтэй холбоотой 35 тера хэмжээний одоо санг бид бий болгоцсон байгаа гэсэн. Энэхүү эрт илрүүлгийн гол ач холбогдол нь болохоор бид нэр эрт өвчин нь эрт байгаа дээр нь болохоор өвчнийг илрүүлж онцлох байгаамаа. Бид нэр өвчнийг эрт илрүүлэх тусам бидний эмчилгээ илүү үр дүнтэй байх бөгөөд олон нийтэд эрүүл мэндийн хувьд илүү хүртээмжтэй үр дүнтэй байх юмаа. За жишээлбэл хорт тавдар гэх мэт өвчнүүд нь бид нэр орой илрүүлэх тусам хүндээ илүү хүнд, илүү аюултай байдаг. Тэр утгаараа бид нэр эрт илрүүлж байгаа нь бол бидний энэ ажлын маань гол ач холбогдол юм аа. Засгийн газар бол эрүүл мэндийн ажилтнаас хэрэгжүүлж байгаа энэ хоёрт илрүүлэхэд дамжуулж бид нэр эрсдэл хүчин зүйлсүүд юм бас олох боломж нь бүрдэж байгаа. Өөрөөр хэлбэл одоо хүмүүсийн хоол хичээлийн дутагдал байна уу, агаарын бохирдол байна уу, тэгээ газар бүс нутаг бүрээрээ ямар өвчлөлт илүү түгээмэл байна. Тэрнийг нь өвчлөлийн тоог нь болохоор өвчлөлийн төрөлтэй нь холбож байгаа нь болохоор бид нэр дараагийн удаад урьдчилан сэргийлэх бодлого илүү үр дүнтэй, илүү оновчтой хүрэх тэр боломжийг бүрдүүлэх юм аа. Тэр үеийн байгууллагын зүгээс болохоор Монголын өвчлөлийн түвшинд болохоор бид нэр тогтмол хяндаг байгаа. Тэгээ энэ дээр нэг ялангуяа түүний эрсдэл хүчин зүйлсүүд болох орчны хүчин зүйлсүүд, цэвэр уус, агаарын бохирдол, зүрх судасны өвчин, тэгээд нас баралтын 10 одоо тэргүүлэх шалтгаанууд гэх мэтсэн зүйлсүүд болохоор бидний зүгээс тогтмол хяндаг байгаамаа. Тэгээ Монгол улсын хувьд бол хадар бус өвчний дарамт бол үргэлжилсээр байна.
Тэгээд нэг ялангуяа олон нийтийн хүн амын дунд болохоор тамхиталт, агаарын бохирдол, ус, ариун цэврийн хувьд байгаа асуудлууд энэ хүнсэл хүчин зүйлсэнд болохоор үргэлжлээд байгаагаар бид ажиглаж байна. За Монгол Улсын засгийн газрын хувьд болохоор хор тавдрын хүрээнд маш цогц бодлого болохоор хэрэгжүүлж байгаа. Урьдчилан сэргийлэл, эрт илрүүлэг, өвчтний эмчилгээний хяналт гэх мэт бүх зүйлсүүдээр. Тэгээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хувьд болохоор бид нэр Монгол Улсын хувьд хор тавдар, нэг ялангуяа элгэний хор тавдар дээр болохоор маш тохиолдлууд өндөр байгаагаар харж байгаа бөгөөд энэ хор тавдрууд дээр чиглэсэн мөн бас ерөнхий бодлогод бол хэрэгжүүлж байгаа. Бид нар Монгол Улсын засгийн газарт болохоор нотлохоо баримт боловсруулах, цуглуулах дээр болохоор дэмжлэг үзүүлж байгаа. Тэгээ үүний хажуугаар мөн бас вакцины жуултан дээр анхаарч байгаа юм аа. Одоо элгэний хор тавдар болон умаа хүзүүний хор тавдрын хувьд бол Монгол болохоор бас их өндөр тоодоо байгаа гэж түрүүнд хэлсэн. Тэгээ тэр утгаараа гепатитын Б вирусын вакцин, тэгээд хүний папиллома вирусын вакциныг болохоор бидний зүгээс дэмжиж оруулж ирж байгаа юм аа. Нэг ялангуяа Монгол Улсын засгийн газрын хувьд болохоор 11 настай охтууд болон хүүгүүдийн дунд 70,000 гаруй охтууд болон хүүгүүдэд болохоор хүний папиллома вирусын вакциныг хийж байгаа. Бид нар тэгээд нэг ялангуяа энэ ажлыг дэмжиж, энэ нь болохоор дараагийн хор тавдраас урьдчилан сэргийлэх чухал хөшөөрөг болохыг олон нийтэд сануулж, эхнэр гэр бүлүүд болохоор өөрийнхөө 11 настай хүүхдүүдэд энэ вакцинжуулалт хамруулаарай гэж уриалгаад байна. Тэгээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь болохоор эдгээр эрсдэл хүчин зүйлсүүдийн хувьд болохоор ямар нотлохоо байрамтай тэрнийг боловсруулж хор тавдрын төвшин болохоор ямар байгаадаа Монгол Улсын засгийн газар дэмжлэг үзүүлдэг. Үүний хажуугаар болохоор вакцинжуулалт болон бусад эрсдэл хүчин зүйлсүүдийн уялдаа холбоо нь ямар ангид тал дээр бас дэмжлэг тэрэн дээр мэдээлэл өгж урьдчилан сэргийлэх арга хэмжээнд дэмжлэг үзүүлж байгаа. Тэгээ мөн эцэст нь хэлэхэд бол бид нар эмчилгээ болон эмчилгээний хяналтанд болохоор дэмжлэг үзүүлж нэг ялангуяа хүүхдүүдийн хор тавдрын үнэгүй эмчилгээ тал дээр бол эрүүл мэндийн яамтай хамтаа ажилладаг юм аа. Thank you. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч. За тэгэхээр Монгол Улс анх удаага хүүхдийн эрт илрүүлгийг хийсэн ийм том өгөгдлийн сантай болсон байгаа. За бид бас энэ хүү эрт илрүүлгийг өрх сумын эмч нар анхан шатны нэрээр тулгуурлан нэг иргэний санхүүжилтээр бол хийсэн. За эрт илрүүлэх 500 гаруй мянган хүүхэд бол хамрагдсан байна. За эрт илрүүлгийнхаа энэ том өгөгдлөөр бид бас судалгаа хийж үзлээ. Чиглэлээрээ судалгаа хийсэн эхний үр дүнгээ өнөөдрийн хэлцүүлэгтээ танилцууллаа. За хүүхдийн өвчлөлийн хувьд бол амны хөндийн эрүүл мэнд түүн дотор шүдний өвчлөл бол анхаарал татж байна. За бид эрт илрүүлгийг эхлэхээс өмнө манай мэрэгчлэнүүд бол шүдний өвчлөл бол өндөр хувьтай гарна гэдэг таамаглал бол байсан. 0-аас 17 насны хүүхдүүдийн дунд 77.7% нь бол шүдний өвчлөлтэй, шүдний эмчилгээ шаардлагатай гэсэн ийм таавал гарсан байна. За 0-аас 5 нас буюу 9 сартаагаас үзлэгээ хийж эхэлсэн. 9 сартаагаас 5 настай хүүхдийн хувьд бол 46 орчим хувьтай. 6-аас 17 насны хувьд бол 60 гаруй хувьтай бол шүдний өвчлөл бол илэрсэн байна. За тийм учраас бид бас энэ судалгааныхаа ажлын тайлан бол эрүүл мэндийн яамдаа хүлээлгэж өгсөн. Тэгээд одоо Монгол Улсын засгийн газраас бас эхний бодлогын шийдвэр гараад шүд хөтөлбөр хэрэгжиж байгаад одоо хүүхдийн эмч мэрэгчлэтнүүдийн хувьд бол маш баяртай байгаа. За дараагийн одоо бидний бас таамаглаагүй нэг үр дүн гарсан. Энэ нь бол юу вэ гэхээр одоо хоолой залгуурын өрсөлт өвчин бол нэлээд өндөр хувьтай хүүхдүүдэд гарсан. Хоолой залгуурын архаг өрсөл, тэрэн дотроо энэгшилгүй хэлбэр. За тэгээд энэ хоолой өвддөг хүүхдүүд шүд өвчлөлтэйгээ шүднийхээ өвчлөлтэй бол харилцан хамааралтай байна гэсэн судалгааны үр дүн гарсан байна. Тийм учраас одоо бид бас цаашдаа эрүүл мэндийн байгууллагуудаас хийх одоо тодорхой бодлогын шийдвэрүүдэд энэ бас одоо тусаад явна гэж бодож байна. Тэгэхээр эрт илрүүлэг гэдэг бол ямар нэгэн онш бол тавьдаггүй гэдгийг бол бүгд мэдж байгаа. Тэгээд энэ эрт илрүүлгийн хувьд бол 4 хүүхэд аль хэдийн оншин тодорсон 4 хүүхдэд бол хавдар бол одоо хавдрын онш бол бид нарт ирсэн. За харин одоо өрх сумын эмчийн ерөнхий үзэлгээр хүүхдийн ерөнхий одоо эргэтэн тогтолцооны үзэлгээр бол нэгдүгээрт хоол боловсруулах тогтолцооны өөрчлөлт 6-аас 17 насны хүүхдүүдэд өөр одоо бэлгийн тогтолцооны өөрчлөлтүүд бол тодорхой өндөр хувьтайгаар бол илэрсэн байна. Тэгэхээр бид хүүхдийн эрт илрүүлгээ 0-аас 5, 6-аас 17 гэсэн насны одоо багцаар бол хийсэн байгаа. За бид одоо энэхүү том өгөгдөл дээрээ суурлаад дараагийн одоо хүүхдийн эрт илрүүлгийн тавлаа боловсруулад бол саналаа эрүүл мэндийн яамд хүлээлгэж өгсөн байгаа. За бидний одоо мэрэгчлүүдийн санал бол 0-аас одоо няраа хүүхдүүдтэй 5 төрлийн скрининг, зүрхийн төрөлхийн гажийн пульс оксиметрийн скрининг, вакцины солилцооны илрүүлэг, түнх сонсгол одоо нүдний скринингийг бол хийя гэсэн. Тэгээд төрсөн няраа болгоно нэг ч няраа алдахгүй хийя гэсэн санал хөрвүүлж байгаа. За ингээд дараа нь 5 наснд нь бие бэлтрийн хөгжлийн үнэлгээ
мөн одоо шүдний өрчлөлт, хоолой залгуурын өрчлөлт гэсэн энэ илрүүлгээ бол давтан хий. За 6 наснаас эхлээд бол бид сургууль суурилсан эрт илрүүлгээ хийх нь зөв юм аа гэд ингээд эрт илрүүлэг 2.0 хөтөлбөрт бол саналаа өгсөн тодорхой ажлуудыг бол хийж эхлээд явж байна. За 6 настангуудын донд бол бид зүрхний цахилгаан амжилтлагт илэрсэн, зүрхний цахилгаан амжилтлагт суурилсан эрт илрүүлгийг бол аль хэдийн хийж эхлээд байна. За ер нь эрт илрүүлэг онцлогоонд бол яг сэтгцэн эрүүл мэнд дээр бол үндсэн 4 эрсдэлтэй нас гэдгээ 4 насыг авч үтсэн. Бүх нийт насаар бол авч үзээгүй. За 5 насны бүлгээр авч үзсэн. За эхний нас бол одоо 6 настай хүүхдүүд байгаа. За дараагийнх нь 14 настай хүүхдүүд. За 3 дахь бүлэг нь бол 21 настай хүүхдүүд, залуучууд те өсвөр үеийн залуучууд. За дараагийн бүлэг нь бол 45 насныхан. За хамгийн сүүлийн бүлэг бол 60 настай хүмүүс гээд ийм 5 насны бүлэг дээр одоо занхин тохиолдох сэтгцэн энгүүд гээд эдийг бол илрүүлэхийг хичээсэн. За эхний бүлэг бол 6 болон 14 настай хүүхдүүдийн дунд нөгөө хүүхдийн сэтгэл хөдлөл, зан үйл нь ямар байна. За үнэхээр хэвэн байж чадж гэнэ үү гэдэг энэ тал дээр бол үнэлгээ бол хийсэн байгаа. За тэгэхээр ер нь бол манай яг энэ 6 болон 14 настай 2 бүлэг дээр нийт 75,000 гаруй хүүхдүүд бол хамрагдсан. За энэ дээр 6 настай хүүхдүүдээр 40 гаруй мянга байгаа. За 14 настай дээр 36 мянган тийм хүүхдүүд бол хамрагдсан байж байгаа. За тэгээд энэ хүүхдүүдээр олон улсад хамгийн одоо өргөө хэрэгэлдэг, түгээмэл хэрэгэлдэг SGQ-гээр сэтгэл хөдлөл, зан үйл, үе тэнгийнхний харилцаа, анхаарал дутмагшил, хэд хөдөлгөөнт байдал, бусдаагаа одоо нийтдээ харьцаж чадж гин гэсэн юм 5 үзүүлэлтээр одоо үнэлгээ хийдэг. 200 гаруй улсад хэрэгэлдэг ийм олон улсын стандарт асуумж, Монгол улсад бас валидац хийгдсэн ийм асуумжаар бол үнэлгээ хийсэн. За тэгэхээр энэ үнэлгээнд дээр бол ерөнхийдөө бол нийт судалгаанд хамрагдсан 75 орчим энэ мянган хүүхдээр бол нэг 73% нь бол харьцангуй сэтгцэн эрүүл мэндийн хувьд сэтгэл хөдлөл зан үйл нь бол хэвэн байна гэж олгаарсан. За 15.7% буюу 16 орчим хувь нь болохоор одоо зааг байдалд буюу эрүүл эмгэг хоёрын зааг дээр байна гэж бол гарч ирсэн. За 11% нь бол ерөнхийдөө яг одоо эмгэгтэй байж болзошгүй буюу эрсдэлтэй гэж ингэж бол гарч ирсэн байгаа. За тэгээд тулгымцсан асуудал зааг буюу одоо эрсдэлтэй байж болзошгүй гэд энэ хүүхдүүдийг нийлүүлээд үзвэл ойролцоогоор нэг 26 7% эзэлж байгаа нь 3 хүүхэд дотмын нэг нь тулгымцсан асуудалтай байна гэдэг энэ үр дүнг бол ерөнхийд нь бол харж болно. За яг эмгэгтэй байж болзошгүй энийг бол цааш нь дагаж судлах хэрэгтэй гэдэг дээр бол 9 хүүхэд дотмын нэг нь 11% буюу 9 хүүхэд дотмын нэг нь ер нь сэтгэл хөдлөл зан үйлийн асуудалтай байж болзошгүй байх шүү гэсэн энэ үр дүн бол гарсан байна. За үндсэн тэр 5 төрлөөр нь аваад үзэх юм бол ерөнхийдөө хамгийн түгээмэл байгаа өөрчлөлт нь юу вэ гэхээр үе тэнгийнхний харилцаа одоо нийт одоо 30 орчим хувьд нь бол асуудалтай байна. Тэр дундаа одоо 26 20 гаруй хувь нь болохоор одоо бие биентэйгээ нийтдээ харилцаа бол сул байна. Одоо нийтдээ харилцаа бол хэвэн биш байна гэж бол гарч байгаа. За дараагийн дугаарт бол ерөнхийдөө зан үйлийн өөрчлөлтүүд гарч ийн нөгөө хотлоо хэлж олно тий одоо хүүхдүүдэд зодон цохоо хийсэн байж олно, арх тамхи хэрэглэсэн байж олно гэд зан үйлийн хэвэн биш шилжүүлэлт бол гарч ирж байна. За дараагийн хэлбэр нь бол хэд хөдөлгөөнтэй анхаарал дутмагшил. За хамгийн одоо сүүлд бол сүүлийн байранд бол 12% тагаа сэтгэл хөдлөл нь тий эмгэг байж болцсохгүй гэсэн ийм үр дүнгууд бол гарч байна да. За ерөнхийдөө эрт илрүүлэгт хамрагдсан одоо нийт хүүхэд маань бол Монгол улсын нийт хүүхдийн 47 орчим хувийг эзэлж байна. За тэгээ энэ 47 орчим хувь одоо эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдийн маань донд шүдний өвчлөл 6-аас 17 наснд 64%-тай. За 0-аас 60 сар хүртэлх хүүхдэд бол 34%-тай байгаа юм үр дүн гарч байна. За тэр дундаа одоо хүүхдийн нийт одоо өвчлөлийн дотор тэргүүлэх хийнэнд шүдний өвчин одоо нэгдүгээр төрөлөө идэж гарч ирсэн юм одоо үр дүн гарсан байна. За мэдээж шүд цоорх өвчин гэдэг бол өөрөө бие даасан өвчин. Энэ өвчин үүсгэхэд өөрийн гэсэн үндсэн шалтгаан, нөхцөл, нүдэд хүчин зүйлгээд маш олон юм нөлөөлдөг. За гэхдээ бид нар бол юу гэж үздэг вэ гэхээр шүд цоорх өвчин бол одоо сэргийлж болох өвчин гэж одоо манай
ахмад багш нар маань хүртэл ярьдаг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл одоо бид нар зөв зохистой хоол хүнсийг сонгоод эзнийхаа дараа шүдөө бүрэнгүүц зөв сайхан цэвэрлжих юм бол шүд цоор хөгжид өртөхгүй байх боломжтой гэсэн одоо ийм